Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ иррационал тэнцэтгэл бишийг хэрхэн бодохыг та бүхэндээ тайлбарлахаар бэлдлээ. За энэ хичээл болоод өмнөх цуврал хичээлүүд маань 9-өөс 12 дугаар ангийн сурагчдад зориулсан мөн элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж байгаа сурагчдад зориулагдсан байгаа. За тэгэхээр бодлого руугаа оръё. За иррационал тэнцэтгэл биш байна. За квадрат язгуур доор x квадратаас хасах нь 3x хасах нь 10 гэдэг энэ илэрхийлэл x-ээс нь 2-оос эрс их тохиолдолд энэ тэнцэтгэл бишийг бодох байгаа. За тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд эхлээд тодорхойлогдох мужийг олох хэрэгтэй. За тодорхойлогдох мужийг олохдоо квадрат язгуур дор байгаа илэрхийллээ тгээс их юм уу тэнцүү гэж үзээд x-ээс хасах нь 2 нь тгээс бага үед манай тэнцэтгэл биш биелэх байгаа. За тэгэхээр одоо бодлогоо бичиж тодорхойлогдох мужи байгаа. Бичвэл x квадратаас хасах нь 3x хасах нь 10 гэдэг энэ квадрат 3 гишүүнт маань тгээс их юм уу тэгтээ тэнцүү байх хэрэгтэй. Мөн x-ээс хасах нь 2 гэдэг энэ илэрхийлэл тгээс эрс бага байгаа тохиолдолд манай тэнцэтгэл биш биелнэ. За тэгэхээр үүнийг бид нар шийдэн олоод тоон шилуун дээр дүрслэх хэрэгтэй байгаа. За тэгэхээр эхний квадрат 3 гишүүнтийн дискриминантыг бодох юм бол дискриминант нь 49 гарч байгаа. За 49 гэдэг бол тгээс их тоо учраас манай шийд маань x1 x2 гэсэн 2 язгууртай байгаа. За x1 шийд маань хасах 2 x2 шийд маань 5 гэсэн шийдтэй байгаа. За тэгэхээр одоо квадрат 3 гишүүнтэй бид нар энэ хоёр олсон цэгээ ашиглаад шугам үржигдэхүүн болгон задлаа. За тэгвэл тэмдгийнхаа эсрэгээр аавна x дээр нэмэх нь 2 болоод за x тэнцүү 5 гэдэг маань тэмдгээс солиод x-ээс хасах нь 5 энийн тгээс их юм уу тэнцүү гэсэн шугам үржигдэхүүн болон задарч байна. За одоо доодох илэрхийлэлээ харах юм бол хасах 2 маань тэмдгийнхаа баруун гар талд гарвал x нь 2-оос эрс бага гэсэн илэрхийлэл болж байгаа. За үүнийг одоо тоон шулуун дээр дүрслэе. За тоон шулуун дээр дүрслэвэл за энд дүрслэлээ. За хасах 2 ба 5 гэдэг цэгээр тоон шулуун тэмдэглэгдвэл 3 завсарт хуваагдж байгаа. За одоо завсрынхаа тэмдгүүдийг тодорхойлъё. За тооцооллын хялбар байх үүднээс 2 дугаар завсарт орших дурын тоонуудыг x хувьсгчийн оронд орлуулад тэмдгийг тодорхойлъё. За тгийг орлуулах юм бол x-ийн оронд тгийг x-ийн оронд тгийг орлуулах юм бол хасах 10 гарч байгаа. За тэгэхээр 2 дахь завсар маань хасахтай байна гэсэн үг. За тэгэхээр нэг завсраас нөгөө завсарт шилжихдээ тэмдэг сөөлжилдэг учраас манай хоёр талын завсар маань нэмэх тэмдэгтэй байна гэсэн үг. За тэгээд тэмдэгээ харах юм бол манай квадрат 3 гишүүнтийн маань шугам үржигдэхүүн задарсан хэлбэр нь тгээс их юм уу тэнцүү гэж байгаа учраас нэмэх завсрууд маань шийд болж зурагдана. За одоо үүн дээр x нь 2-оос эрс бага тохиолдолд тоон шулуун дээрээ дүрслэе. За баруун гар талд 2 нэгж зайд. За x нь 2-оос эрс бага гэж байгаа учраас 2 шийдэнд орохгүйгээр 2-оос бага байдаг тоонууд тоон шулууны зүүн гар талд оршино гэсэн үг. За тэгээд одоо бид нэр энэ тоон шулуун дээр зурснаасаа шийдийн давхцлыг хараад тодорхойлогдох мужийнхаа шийдийг гаргах хэрэгтэй. За тэгэхээр давхцлыг харах юм бол энд харагдаж байгааг та бүхэн харж байгаа бах. За тэгэхээр x агуулгадах нь хасах хязгааргүйгээс хасах 2 хүртэл за хасах 2 маань өөрөө шийдэн дотроо орж байгаа. За их юм уу тэнцүү гэж байгаа учраас 5 шийдэндээ орно гэсэн үг, хасах 2 шийдэндээ орно гэсэн үг байгаа. За одоо бид нар бодлогоо бодох хэрэгтэй. Тодорхойлогдох мужаас бид нар бодлогоо цааш нь үргэлжлүүлж бодох юм бол 2 дахь тохиолдолд за x квадратаас хасах нь 3x хасах нь 10 гэсэн энэ квадрат 3 гишүүнтэй тгээс их юм уу тэнцүү. За мөн x-ээс хасах нь 2 гэдэг илэрхийллээ тгээс их юм уу тэнцүү гэж үзвэл манай тэнцэтгэлийн хоёр тал маань сөрөг биш утгатай болох учраас хоёр талыг квадрат зэрэг дэвшүүлээд цааш нь бодно гэсэн үг. За тэгээ квадрат зэрэг дэвшүүлэх юм бол квадрат язгуур арилж байгаа. За одоо эндээс бид нэр үүнийг бодоод шийдийг дүрслэх хэрэгтэй гэсэн үг. За үүнээс бодвол за бид нар энэ квадрат 3 гишүүнт маань үржигдэхүүн болгон задлаад шийдүүдийг олсон байгаа. За тэгэхээр үүнийгээ бичиж x дээр нэмэх нь 2.
x-ээс хасах нь 5. За энэ илэрхийлэлтээс их юм уу тэнцүү. За одоо хас 2 гэдэг илэрхийллээ тэмдгийнхаа баруун гар тал гаргах юм бол x нь 2-оос их юм уу тэнцүү гэдэг хариу гарч байгаа. За одоо бид нар үүнийг квадратын томьёогоор задлаад бага зэргийн хувиргалт хийх хэрэгтэй. За энэ дээр хувиргалт хийвэл x квадратаас хасах нь 3x хасах нь 10. За энэ маань юунаас их вэ гэхээр x квадратаас хасах нь 4x нэмэх нь 4 гэдэг илэрхийллээс их болж байгаа гэсэн үг. За одоо эндээс бид нар бага зэргийн хувиргалт хийгээд за эндээс ижил мөртлөө эсрэг тэмдэгтэй тоонууд болоод x квадратууд устна. За тэгээд x хувьсгчудаа тэмдгийнхаа зүүн гар талд ялгаад хувьсгчгүй тоонуудаа баруун гар талдаа ялгах юм бол эндээс x нь 14-өөс эрс их гэсэн хариу гарч байгаа. За тэгэхээр энэ дээрээ бид нэр бичиж x нь 14-өөс их гэдэг хариу байгаа. За тэгэхээр одоо бид нэр үүнийгээ тоон шилуун дээр дүрслэх. Тэгээд ерөнхий шийдийг нь гаргах хэрэгтэй байгаа. За хасах 2 ба 5 гэдэг цэгээрээ за энэнийхээ шугамн үржигдэхүүн болгон задлсныгаа тоон шилуун дээрээ завсар туваая. За завсар туваахаар мэдээж өмнө нь бодцсон учраас бид нэр хоёр талдаа нэмийг тэмдэгтэй тэгээд нэмийг завсар маань шийд болно гэдгийг бид нэр харсан байгаа. За одоо x нь 2-оос их юм уу тэнцүү гэдэг энэ илэрхийллийг тэнцэтгэл шиг тоон шилуун дээр дүрсэлэх юм бол хоёр шийдэн дотроо ороод битүү будагдаад 2-оос их байдаг тоонууд тоон шилууны баруун гар талд зурагдана гэсэн үг. За одоо x нь 14-өөс эрс их тохиолдлыг бид нэр тоон шилуун дээрээ давхар тэмдэглэж өгнө. За энд 14 буюу x тэнцүү 14 гэдэг цэг маань байгаа гэж үзээд 14-өөс их байдаг тоонууд маань ахаад тоон шилууны баруун гар талд оршиж байна. За тэгэхээр бид нар ерөөсөө шийдэ харахтаа давхцлыг харах хэрэгтэй. За хоёр талдаа шийдтэй явж байгаа. Дээрээс нь 2 маань баруун гар тишээгээ шийдэн зурагдж байгаа. 14-өөс бас баруун тишээгээ шийдэн зурагдж байгаа учраас манай шийдийн давхцал 14-өөс эхлээд нэм хязгааргүй хүртэл шийдийн давхцал гарч ирнэ. За тэгэхээр шийдэ бичвэлийг агуулгадах нь 14 шийдэндээ орохгүй 14-өөс нэм хязгааргүй хүртэл. За одоо бид нөр бодлогынхоо ерөнхий шийдийг гаргаснаар ерөнхий шийдээрээ бид нар бодлогоо дуусгах байгаа. За тэгэхээр энэ эхний зургийг харах юм бол энэ маань манай тодорхойлогдох мужийн шийд байгаа. За энэ бол манай бодлогын шийд байгаа. Одоо энэ хоёр шийдийнхаа ерөнхий шийдийг нэгтгэж зурснаар бодлогынхаа хариуг гаргая. За энэ дээр эхний зурган дээр харах юм бол давхцал хаана байгаа вэ гэхээр хасах хязгааргүйгээс хасах 2 хүртэл шийдийн давхцал байгаа. За тэгэхээр хасах 2 маань өөрөө шийдэн дотроо ороод зүүн тишээгээ зурагдаад энэ завсар давхцал үүсэж байгаа. За одоо 2 дахь шийдээс харах юм бол 14-өөс эхлээд давхцал үүсэж байгаа учраас 14 шийдэн дотроо орохгүйгээр 14-өөс баруун тишээ шийдүүд зурагдана. За одоо үүнийхээ шийдүүдийнхаа нэгдлэр эцсийн хариу гарна. Тэгэхээр x агуулгадах нь хасах хязгааргүйгээс эхлээд хасах 2 хүртэл за хасах 2 шийдэндээ ороод 14 шийдэндээ орохгүй 14-өөс нэмэх хязгааргүй хүртэл завсрын тоо олонлогууд маань манай тэнцэтгэл бишийг үнэн хэллэгт хүргэж байна гэсэн үг. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.